Сайн мэцхан үзэгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний тайм хөтөлбөр хүрэхэд бэлэн боллоо. Би та бүхэнд энэ 7 хоногт болж өнгөрсөн олон улсын онцлог үйл явдлуудыг багцлан өргөх болно. Дональд Трампын засаг захиргаа ээлжид цагаачлалын бодлогынхон хүрээнд хийж байгаа шинэ арга хэмжээг танилцууллаа. Энэ удаад монголчуудад ч хамаатай шийдвэр гаргасан. Тодруулах юм бол Америкийн нэгдсэн улс 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгох явцыг түр хугацаанд зогсооллоо. Энэхүү хориг нь энэ сарын 21-ээс хэрэгжиж эхлэх юм байна. Яагаад энэ 75 улсыг сонгосон бэ гэвэл эдгээр улсын иргэд нь Америкийн нэгдсэн улсын нийгмийн халамж дэмжлэгийг хамгийн ихээр ашиглах, мөн нийгмийн тусламжид найдах магадaltaй гэж үзсэн байгаа юм. Америкийн ард түмний хөрөнгийг завших хүсэлтэй иргэд Америкийн нэгдсэн улсын цагаачлалын системийг буруугаар ашигладаг энэхүү үйл явдлыг таслан зогсоох зорилготой гэж энэ хоригийн талаар Америкийн нэгдсэн улсын төрийн департаментийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байгаа юм. Гэхдээ энэ хоригт зарим онцгой заалтууд багтсан. Тухайлах юм бол тухайн иргэн нь давхар иргэншилтэй, хоёр дахь иргэншилтэй улс нь энэ хоригт багтаагүй улс байгаа бол энэ хориг үйлчлэхгүй гэсэн үг. Эсвэл тухайн хүний Америкийн нэгдсэн улсад ирж байгаа зорилго нь Америкийн үндэсний ашиг сонирхол нийцэж байгаа гэдгийг баталж чадах юм бол хориг мөн үйлчлэхгүй юм байна. Монголоос гадна энэ хоригт Америкийн нэгдсэн улсад цагаачлалын ариун түүхтэй гэж хэлж болох байсан. Эсвэл дайн дажин мөргөлдөөн ихтэй байгаа орнууд бол дийлэнх багтсан байна. Түүнчлэн саяхан Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч өөрөө утсаар холбогдож харилцаагаа дараагийн түвшинд аваачна гэж ярьж байсан Казахстан болон Узбекистан зэрэг орнууд ч гэсэн энэ жагсаалтанд багтжээ. Гэхдээ энэ арга хэмжээнд Америкийн нэгдсэн улсад зөвхөн байнга оршин сууж ажиллах зорилготой иргэдийг л хамруулж байгаа. Аялал жуулчлалын болон богино хугацаанд ажиллах зорилготой иргэдэд энэхүү виз олголт энэ хориг бол үйлчлэхгүй, өөрөөр хэлэх юм бол виз олголт нь хэвийн журмаар үргэлжлэх юм байна. Орос Украины дайнд цэг тавихаар 20 заалт бүхий энхийн төлөвлөгөөг Америкийн нэгдсэн улс санаачлан энэхүү дайныг зогсооход зуучлагчийн үүргийг гүйцэтгэж байгаа. Гэвч энэ төлөвлөгөө нэг бол Оросын холбооны улсын ашиг сонирхлыг хэд тусгасан байна гэж Украин болон Европын холбооны саналд нийцээгүй. Нэг бол Оросын холбооны улсын саналыг хүлээгээд тодорхойгүй байдалд орсон зэргээр шинжилэн өөрчлөгдсөөр байгаа. Тэгвэл энэ 7 хоногт цагаан ордонд хийсэн тусгай ярилцлагынхаа үеэр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп энхий хэлэлцээр биелэлээ олоход Владимир Путин бус Володимир Зеленский саад болоод байна гэж хэлсэн нь олон улсын анхаарлыг татаж байна. Учир нь хамгийн сүүлийн үеийн байдлаар энэхүү төлөвлөгөөнд Украины эрх ашигыг тусгаж Украин болоод Европын холбоонд таалагдсан хувилбар гарсан учраас Оросын холбооны улсын санал бодлыг хүлээж байна гэдэг ийм мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр гараад ирсэн. Начир дээрээ байдал арай өөр байна гэж Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч хэлсэн нь энэ. Тодруулах юм бол Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин дайныг дуусгахад бэлэн байгаа бол Украин харин хэлэлцээр байгуулахад төдийлөн бэлэн биш байгаа гэж Дональд Трамп хэлсэн юм. Тэрээр энэ дайныг дуусгах асуудал яагаад шийдэгдэхгүй байна вэ гэсэн сэтгүүлчийн асуултанд Зеленский гэж нэг үгээр хариулсан. Гэхдээ яагаад гэдгийг бол хэлээгүй. Энэ хариулт Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Украины ерөнхийлөгчтэй ямар харилцаатай байгаа, түүнийг хэрхэн дүгнэж байгааг илхийн харуулж байна гэж хэвлэлүүд тодтогч байгаа юм. Хоёр ерөнхийлөгчийн харилцаа угаас тийм сайн биш ч гэсэн Трампыг дахин ерөнхийлөгчөөр сонгогдсноос хойш арай дээрдэж байсан гэж дүгнэж болохоор байсан. Гэвч Трампын Путинтэй харилцаа өмнөх Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчдийг бодоход тийм ч муу биш байгаа. Өөрөөр хэлэх юм бол Путинд Украинаас илүү Зеленскийгээс илүү итгэж байгаа мэт байгаа нь Украин гэлтгүү Америкийн нэгдсэн улсын холбоотнууд мөн Трампын өөрийнх нь намынхны санааг хүртэл зовоож байгаа гэж буруудахгүй. Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн хувьд энэ дайнд өөрсдийн эзэлнэ гэсэн газар нутгийг бүгдийг нь авах тийм зорилготой байгаа талаар Америкийн нэгдсэн улсын тагнуулын албанаас бол мэдээлсэн байдаг. Харин хамгийн сүүлийн байдлаар эцэслэгдсэн энхийн төлөвлөгөө нь Оросын холбооны улс дахин Украинд цэргээ оруулахгүй байх аюулгүй байдлын баталгаанд бол илүү анхаарсан юм байна. Америкийн нэгдсэн улсын талаас Украиныг зүүн Донбасс мужийг Оросын холбооны улсын мэдэлд өгөө буюу энэ бүс нутагтаа бууж өг гэсэн байр суурьтай байгаа. Украин энэ төлөвлөгөөг боловсруулах ажилд бол идэвхтэй оролцож байгаа. Гэхдээ Украины ойрын холбоотнууд гэж хэлж болох Европын холбооны зүгээс харин Украины оролцож хийсэн аливаа төлөвлөгөөг Путин хүлээн зөвшөөрөх хэсгэд эргэлдсэн байр суурьтай байгаа юм. Зеленскийн хувьд газар нутгийнхаа багахан хэсгийг ч Оросын холбооны улсад өгөхгүй гэдгээ хэдэнтэй илэрхийлсэн. Өөрөөр хэлэх юм бол Америкийн нэгдсэн улсын зуучилж байгаа энэ энхийн төлөвлөгөөнд Украины ерөнхийлөгч Зеленский
эргэлзсэн, тээнгэлцсэн байдлаар хандаж байгааг нь Трамп ийхүү Зеленский удаашруулад байна ч гэж хэлсэн байж магадгүй хэмээн шинжээчид хамгаалж байна. За энэ бүхний зэрэгцээ Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин гадаадын шинэ элчин сайдуудаа хүлээн авах арга хэмжээний үеэр Европын холбоотой харилцаагаа сэргээхэд бэлэн байна гэж хэлсэн байна. Орос улбаны улсын ерөнхийлөгч үндэсний ашиг сонирхлыг хүндэтгэх, аюулгүй байдлын хууль ёсны асуудлыг харгалзан үзэх нь найрсаг харилцааг сэргээх урьдчилсан нөхцөлөө гэж хэлснийг хэвлэлүүд мөн онцолж байгаа юм. За үгээр зогсохгүй Путиний мэдэгдлээс өмнө Италийн ерөнхий сайд Жоржио Мелони Европын холбоо Орос улбаны улстай дээд түвшний яриа хэлэлцээ хийх энэ харилцаагаа сэргээх цаг нь болсон гэж хэлж байсан бол Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон мөн өнгөрсөн сард Европ ойрын хугацаанд Орос улбаны улстай Кремльтэй харилцах энэ нөхцөлийг бий болгох хэрэгтэй гэж хэлж ирсэн юм. За гэхдээ шинжээчид Путин ингэж хэлсэн ч гэсэн бодит байдал дээр оролцоо үзүүлэхгүй байгаа гэдгийг мөн анхааруулж байгаамаа. Энэ 7 хоногт болсон Украинийн дээд радын хуралдаанаар улс оронд зарласан дайны байдлыг дахин 90 хоногор сунгах тухай хуулийн төслийг баталлаа. За энэхүү хуулийн төслийг ерөнхийлөгч Зеленский өөрөө өргөн барьсан юм байна. Ингэснээр дайны байдлын дэглэм 2 дугаар сарын 3-наас 5 дугаар сарын 4 хүртэл Украин даяар сунгаглалаа. За Украины ерөнхийлөгч Зеленский Украин улс аюулгүй байдлын баталгаа авах хүртэл энэ дайн зогсохгүй гэж удаадараа мэдгдсэн. За Америкийн нэгдсэн улстай хийж байгаа яриа хэлэлцээ боловсруулсан инхийн төлөвлөгөө яригдсаар байгаа. Энэ цаг үед улсуудын байр суурь нь тодорхой хэмжээнд өөрчлөлт орж байгаа нь харагдаж байна гэж шинжээчид хэлж байна. Тодруулах юм бол Владимир Путин сая дурдсанчлан Украины зүүн хэсэгт бүрэн хяналтаа тогтоох зорилготой байгаа бол Володимир Зеленский аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөхөд голлон анхаарлаа хандуулж байгааг ажиглагдаж байна. Нөгөө тэгвэр Зеленский аюулгүй байдлын баталгаа гарах хүртэл дайн зогсохгүй гэдэг нь тэр болтол Украинд дайны бэлэн байдлыг сулруулахгүй гэж хэлж байгааг нь итгэж байна гэж хэвлэлд мэдээлж байна. За 2022 оны 2 дугаар сард Орос Украины дайн эхэлснээс хойш тус улс дайны бэлэн байдлыг зарлахын сацуу цэрэг татлахын журмаач гэсэн танилцуулж цэрэг татлахыг бол Украин даяар эхлүүлсэн. Харин өнгөрсөн оны 8 дугаар сард энэ журмандаа өөрчлөлт оруулж 18-аас 22 насны эрэгтэйчүүдийг заавал цэрэгт татахгүй Украины хилээр мөн гадагшаа чөлөөтэй зорчихыг нь бол зөвшөөрсөн байдаг. За энэхүү дайны байдал сунгасан ирэх 90 хоног Украины хувьд цэрэг татлага, фронтын шугам, аюулгүй байдлын баталгаа зэрэг бүх талаараа маш чухал өдрүүд болох гэж байна. Ташин дуртахад 1-р сарын 11-нд энэхүү дайн эхэлсний 1418 дахь өдөр болсон. Энэ нь дэлхийн 2 дугаар дайнд зөвлөлтийн армийн оролцсон хугацааг мөн давсан байгаа юм а. Дараагийн мэдээллийг үзэж та бүхэнд хүргэе. За энэ 7 хоногт болсон зүүн хойд Азийн анхаарал татсан үйл явдал бол Японы ерөнхий сайд Такаичи Сане болон бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Lee Jae-myung нарын Япон дахь уулзалт. Түүхэн таарамжгүй харилцаатай ч гэсэн бүс нутагтаа гэлтгүү дэлхийд эдийн засаг соёлоороо тэргүүлэгч энэхүү хоёр улс аюулгүй байдал эдийн засгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг зорж байгаа. За хоёр удирдагч Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, за мөн бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсад хулгайлагдсан Японы иргэдийн асуудал, мөн хиймэл оюун хагас дамжуулагч зэрэг технологийн салбарт хамтран ажиллах асуудлуудыг хэлэлцсэн. За энэ уулзалт бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Lee Jae-myung бүгд найрамдах Хятад ард улсад айлчилж тус улсын ерөнхийлөгч Ши Жинпинтэй уулзснаас хойш даруй 7 хоногийн дараа болж байгаа гэдгээр онцлог. За энэ яагаад онцлох ёстой хугацаа вэ гэвэл бүгд найрамдах Солонгос улс болон бүгд найрамдах Хятад ард улсын хооронд муудаад байсан харилцааг шинэ ерөнхийлөгч Lee Jae-myung ийхүү сэргээхээр оролдож байгаа гэж хэлж байна. За энэ нь өөрийн холбоотон болон холбоотой Америкийн нэгдсэн улс болон Япон улстай харилцаанд харин яаж нөлөөлөх вэ гэдгийг олон улсын хэвлэлд чих тавин хүлээж ирсэн. За учир нь Такаичи Сане өнгөрсөн намар Японы ерөнхий сайд болсноос хойш Хятадтай харилцах харилцаа нь огцом муудсан гэж хэлж байна. За тэрээр Хятадын цэргүүд Тайван руу орсон тохиолдолд халдсан тохиолдолд Японы оршин тогтнол занал хийх нөхцөл байдал гэж үзэх болно гэж мэдэгдсэний дараа хоёр улсын хооронд асуудал хурцдсан юм. Хятад улс Тайваныг газар нутгийнхаа нэг хэсэг гэж үздэг бөгөөд өөртөө засах эрхийг хүлээн зөвшөөрдөг. Япон харин Тайваны талд байгаа гэдгээ албан ёсоор ийхүү зарласан үйл явдал болсон. За харин Lee Jae-myung энэ хоёр өдрийн айлчлалаараа Хятад Японы асуудалд оролцохгүй хоёр улсын энэхүү сөргөлдөөн нь бүс нутгийн их тайванд тиймч таатай хүсэж байхаар зүйл биш юма гэдгийг бол хэлсэн юм. Мөн тэрээр одоогийн өөрчлөгдөж байгаа түүхтэй байгаа энэхүү геополитикийн олон улсын нөхцөл байдалд Солонгос Японы хамтын ажиллагаа урд урдынхаасаа илүү чухал байна гэдгийг харин онцлсон.
За үүнийг бол Японы ерөнхий сайдад ч гэсэн хандаа хийсэн. За энэхүү айлчлалын төгсгөлд харин нэг үйл явдал болсон. За энэ бол Ижимэн болон Такеичи Санэнаар бүгд найрамдах Солонгос улсын алдарт BTS хамтлагийн хит дуу болох Dynamite-ийг за мөн Америкийн нэгдсэн улсын алтан бөмбөрцөг наадмаас шагнал хүртсэн K-pop Demon Hunters animation киноны дуу болох Golden бөмбөрөөр хэмнэлийг нь тоглосон. За энэ бол мэдээж олон улсын анхаарлыг татсан захим сүлжээнд ихээхэн хандлт авсан үйл явдал болсон. Бүгд найрамдах Солонгос улсын талаас мэдээлснээр Японы ерөнхий сайд Ижимэн ерөнхийлөгчөд бөмбөр тоглохыг зааж өгсөн гэсэн юм. Японы ерөнхий сайд бол металл хамтлагийн бөмбөрчин байсан гэдгийг бол бид бүхэн мэднэ. За бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч өнгөрсөн 7 хоногт Ши Жинпинтэй уулзахдаа Хятадын Xiaomi брендийн гар утсаар тэргүүн хатагтай нарынхаа хамтаар селфи хийсэн мөн л олон улсын анхаарлыг татаад байсан бол энэ удаад инхүү Японы ерөнхий сайдтай хамт бөмбөр тоглолоо. За түүнийг найрсаг нэгэн гэж нэг талаас харж болохч нөгөө талаас бүс нутагта маш сайн дипломат тоглогч болж байна ч гэж инхүү харж болохоор байгаамаа. Бүгд найрамдах Солонгос улсын одоогийн ерөнхийлөгч инхүү ажиллаа сайн хийж байх зур тус улсын экс ерөнхийлөгчийн хувьд нөхцөл байдал эсэргээрээ байна. Тодруулах юм бол Юн Сук Ёлыг онц байдал тогтоохоор завдсныхын төлөө цаазаар авах ял оноохыг прокуроруудын тусгай багаас шаарджээ. За ийм ял оноохыг Сөүл хотын төв дүүргийн шүүхэд ерөнхийлөгч асан Юн Сук Ёлын хэргийг эцэслэн хилэлцэх хурлын үеэр прокурорууд шаардсан байгаа юм. Юн Сук Ёлыг шүүх засаглал хууль тогтоох эрх мэдлийг булааж авах замаар эрх мэдлээ урвуулан ашиглаж зам өөрийнхөө эрх мэдэлтэд үлдэхээр завдсан ийм үмэн самун дэгдээсэн гэж прокурорууд үзсэн. За иргэн сануулахад Юн Сук Ёл ерөнхийлөгч 2024 оны 12 дугаар сард улс даяар онц байдал тогтоосон. Ингэсэн нь түүнийг бослого зохион байгуулсан зам эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутгахад хүргэсэн байгаа юм а. За ерөнхийлөгч асан Юн Сук Ёл онц байдал зарласан нь улс орноо сөрөг хүчнийхнээс хамгаалах зорилготой байсан гэж өөрөө тайлбарлаж байгаа. Юн Сук Ёл 2 дахь удаага баривчлагдсанаас хойш буюу 7 дугаар сараас хойш бол хоригдож байна. За өмнө нь түүнийг батлан даалтаар суллах хүсэлтийг шүүх хүлээж аваагүй юм. За түүний эхнэр тэргүй адагтай асан Ким Хон Хи ч гэсэн 8 дугаар сараас хойш хоригдож байгаа. За тэргүй адагтай асан хит хэдэн хэрэгт. За ялангуяа хувьцааны ханшид нөлөөлөх гэж оролцсон хэрэгт холбогдоод байгаамаа. Иранд засгийн газрын эсэргүүцсэн жагсаал 3 дахь 7 хоногт үргэлжилж байна. За жагсаалын улмаас 2400 гаруй хүн амь өргөцсөн гэж Америкийн хэвлэлд мэдээлж байна. Гэхдээ бодит байдал дээр энэ тоог хэд давсан байж болзошгүй гэж мөн олон улсын хэвлэлд мэдээлж байгаа юм. За сүүлийн 17 хоногийн турш Иран даяар интернет тасалж утсаар холбоо тогтоохч боломжгүй байгаа. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эрх баригчдыг жагсагчид руу гал нээх юм бол хөндлөнгөөс оролцоход бэлэн байгаа гэдгийг анхааруулсан. За түүнчлэн Ирантай бизнесийн хамтын ажиллагаатай улсуудад 25% татвар ногдуулна гэдгээ мэдгдсэн. Ираны эрх баригчид Америкийн нэгдсэн улстай яриа хэлэлцээ хийхэд бэлэнч нөгөө талд дайн эхлүүлэхэд ч гэсэн бэлэн гэдгээ энэ 7 хоногт мөн анхааруулсан. За гэхдээ Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи Дональд Трампын тусгай элч болох Стив Виткоффтэй сүүлийн өдрүүдэд харилцаа холбоотой байгаа гэдгийг их сурвалжууд бол мэдээлсээр байна. 2025 оны 12 дугаар сарын 28-нд үнийн өсөлтийн улмаас Ираны худалдаа эрхлэгчид жагсаал эхлүүлсэн ч хэдхэн хоногийн дотор олон мянган иргэн залуучуудыг хамарсан Тегераны дэглэмийн эсрэг жагсаал болж хувирсан юм. 2022 онд Махса Амини гэх курд эмэгтэй Иранд хижаб буюу толгойн өмсгөл өмсөөгүйхийн төлөө цагдаа нарт баривчлагдаж, баривчлагдсан байх үедээ цагдаа нарын гарт амиа алдсан ийм харамсалтай хэрэг болсон. За энэ үйл явдлаас болоод улс даяар томоохон жагсаал тухайн онд өрнөж байсан. Харин одоо өрнөж байгаа энэ жагсаал нь 2022 оноос хойш хамгийн том жагсаал болж байгаа гэдгийг хэвлэлд онцолж байгаа юм. Энэ удаагийн жагсаал нь өмнөх жагсаалуудаас бол өөр. Учир нь энэ удаа Ираны иргэд эдийн засгийн хямралаасаа болоод туйлдж байна гэдгийг стратеги бодлогын New Lines Institute-ийн захирал Камран Бокари дүгнэж хэлж байгаа. За дахианы мах ургамлын тос зэрэг үндсэн хоол хүнс бүтээгдэхүүн хүнсний үн огцон өсөж зарим бараа бүтээгдэхүүн лангуунууд дээр харагдгаач болсон байгаа юм. 2025 оны 6 дугаар сард Иран Израилийн хооронд 12 өдрийн дайн өрнөж Америкийн нэгдсэн улс Ираны цөмийн байгууламжуудыг бөмбөгдсөн. За нөхцөл байдал 9 дугаар сард улам хорцдож нэгдсэн үндэсний байгууллага Ираны цөмийн хөтөлбөрөөс болж хориг тавьсан. Улмаар Ираны мөнгөн тэмдэгт өнгөдөж 1.4 сая реал 1 Америк доллартай тэнцэж байна гэж эдийн засагчид бол мэдээлж байсан юм. За ийхүү эдийн засгийн хямралыг эсэргүүцэж эхэлсэн Ираны иргэдийн жагсаал
сүүлийн жилүүдэд үзэгдээгүй засгийн газрын эсрэг томоохон чагсаал болж хувирж байна. 1979 оны Ираны хувьсгалаар бий болсон Тегераны дэглэмийг унгахаар Ираны залуучууд сүүлийн өдрүүдэд ийхүү чагсаалт олноор нэмэгдэж амь насаараа эрсдэж байна гэдгийг олон улсын хэвлэлд мэдээлж байгаамаа. Хөтөлбөрийн төгсгөлд үзэгч та бүхэнд дэлхийн иргэн тойронд болсон бусад үйл явдлуудыг товчоор хүргье. Венесуелийн сөрөг хүчний удирдагч Мария Корина Мачадо Нобелийн их тайвны шагналаа Дональд Трампд гартууллаа. Тэрээр өнөөдөр цагаан ордонд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчтэй уулзах үеэр ийм үйл явдал болсон байна. За ерөнхийлөгч Дональд Трамп өөрийгөө энэхүү шагналыг хүртэх хэрэгтэй гэж бол нэг бус удаа мэдэгдэж байсан. Гэвч Нобелийн хорооноос Трамп Нобелийн хорооны эрхмэлдэг олон улсын дэг журмыг зөрчиж байгаа учраас энэхүү нэр хүндтэй шагналыг түүнд өгөхгүй хэмээн мэдэгдэж байсан юм а. K-pop-ийн супер од хамтлаг болох BTS 4 жилийн засварлагааныхаа дараа тайзнаа эргэн ирж байгаа гэдгээ зарлаж дэлхийг хамарсан томоохон аялан тоглолтоо хийх гэж байна. За нийт 79 дуутайгаар Сидней, Лос Анжелес, Мюнхен, Токио зэрэг хотуудад бол аялан тоглолтоо хийх юм байна. За тус хамтлаг 2019 оноос хойш Америкийн нэгдсэн улс болон Өмнөд Солонгосоос өөр улсад тоглолтоо хийгээг байсан юм а. Өнгөрсөн 7 хоногт Америкийн нэгдсэн улсад Рене Гуд хэмээх эмэгтэй холбооны цагаачлалын албаныхны нээсэн галанд амь өргөцсөн хэрэг гарч Америк даяар нийгмийг хоёр талцуулаад байгаа. За тэгвэл түүний хэрэгт хүний эрхийн зөрчлийн хэрэг үүсгэх шалгах хангалттай үндэслэл байхгүй гэж үзснийг Америкийн нэгдсэн улсын хууль зүйн ангаас мэдэгдлээ. Тус эмэгтэй цагаачлалын албаныхныг машинаараа дайрах гэж оролцсон гэж холбооны холбогдох албан тушаалтанд хэлсэн юм. За энэ хэрэг Америкт томоохон шуугиан дэгдэж иргэд эсэргүүцлийн жагсаал өрнүүлээд байна. Гренландын асуудлаар Дан болон Америкийн нэгдсэн улс зарчмын эрс ялгаатай байр суурь баримталж байна гэдгийг Даны гадаад хэргийн сайд мэдэгдлээ. За тэрээр Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance мөн төрийн нарийн бичгийн дарга Марк Рубио нартай 5 гаругийн орой Вашингтонд уулзсан юм. За үүний зэрэгцээ тухайн асуудлаар харилцан бие биенээ хүндэтгэх үндсэн дээр хамтран ажиллахыг Дан Америкийн нэгдсэн улсад бол уриалсан юм байна. Даны гадаад хэргийн сайдын хэлснээр ийхүү зөвшөлтөд хүрэх боломжийг олж нээхийн тулд өндөр түвшинд ажлын хэсэг байгуулахаар хоёр улс тохиролцжээ. Таиландын зүүн хойд нутагт суудлын галт тэрэгний дээрээс барилгын кран унаж 32 хүн амь насаа алдсан юм харамсалтай хэрэг гарсан. За энэхүү осол орон нутгийн цагаар энэ 7 өдрийн 5 гарагт 9 цаг орчмын үед нийслэл Бангкок хотоос зүүн хойд зүгт болсон байгаа юм. Ослын шалтгааныг нухацтай мөрдөн шалгахын тулд Таиландын төмөр замын газрын даргыг дуудан ирүүлсэн тухай тээврийн сайд нь мэдэгдлээ. Үзэгч та бүхэнд Тэнгэр телевизийн гадаад мэдээний 7 хоногийн тойм хөтөлбөр хүрлээ. Дараа 7 хоногт уулзтлаа. Түр баяртай.